Сэно, Ано байна. Бас Julie байна. Hi. Тэгэхээр бид хоёрын хамтаа хэлж байгаа 3 дахь аялал эхэлж байна. Гэхдээ зүүн модазар болоод 2 тудаага ярьж байгаа. Яг одоо бид нэр аль усад байгаа лээ? Таиландын Koh Samui арал дээр байна. Тэгэхээр энэхүү видеоор би та нартай бид хоёрын одоо Таиландд хийж байгаа аяллахаа тэмдэглэлийг хуваалцж байгаа. Өнөөдөр Koh Samuid жоохон өнжөөд тэгээд Бангкокоор дараагийнхаа destination орчин. Гэхдээ энэ удаа зөвхөн Таиландын видео энээр үрж байгаа шүү. Бусад видеотой холбоотой одоо аялалтай холбоотой гол юмнуудыг бас дээр карт хэсгүүдээр хэрэг өөр видео хийсэн байх юм бол карт хэсгүүдээр холбосон байгаа. Мөн байнгын апдейтуудыг бид хоёр өөрсдийнхөө Instagram пэйж дээр бол өгсөн байгаа. Instagram профайлын дагалт нь өөр одоо тухайн аяллахын destination байршилтай холбоотойгоор highlight зүүсгээ явуулсан байгаа учраас заавал 24 цагийн дотор амжиж үзэх шаардлагагүй. Тэгэхээр иймэрхүү байна. Тэгэхээр видеотой хамт байгаарай. Баярлалаа. Let's go out. Yep. Хоол олж идээ. Yeah. Koh Samuid ихний хоол. Тэгээд Таиланд байсан хон тэгээд паттай л авна шүү дээ. Ано хитэн паттай хийх хоолтой. Одоогийн бодлоо 2 дахь нь бол 2 дахь паттай. Савхар идмээр юм байна. Koh Samuiгийн альва далайн эргүүд дээр одоо бичүүд байгаа шүү дээ. Өөр юм байршлууд дээр хэрэг ирж байгаа бол альч байршил байлаа гэсэн жилийн бас альч үед ирсэн байлаа гэсэн айлт орой эсвэл өглөө эртэрүүлээг зүгээр нарны нөгөө хэд халуунд бас биш гэсэн үг л дээ. Оройдоо ерөөдөө 16 цагаас хойш ирэхийг бол зөвлөлт юм байна. Өглөөд болохоор 9-өөс 10 цагийн хооронд ер нь ирээгүн дээрээ гэдэг цагууд болохоор 10-аас 12, 10-аас 14 цагийн хооронд ирэхгүй гэж зөвлөдөг. Ер нь зөвхөн Koh Samuid гэлтгүүр далайн ирэг рүү хэрэг явж байгаа хүн байгаа бол энэ цагуудад ер нь очих юм бол над зөвхөлнө гэж ойлгож болох хэрэгтэй. Тэгэхээр яг одоо 17:30 суулж байна. Бүр сайхан бичдэр ирсэн Chaweng гэдэг нөгөө бичүүдийн нэг байна. Жуни осроо орцоор чинь би энэ хийхдээ тийч нэг юм Жуни гүнжтэй длээ. Тэг. Яа, нэг гүнж. Нэг гэдэг юм. Зарил ихшүүлсэн аа. Далайн иргэн даваа хүмүүс ингээд альчуур ч юм уу ингээд зүүлтнүү зараа явж байгаа. Тэнгүүтээ ингээд дөнгөж цанаад гэсэн зүүлт зараа явж байсан би авахгүй гэж яг ийшээ хардаа гэж байгаа шиг гануудаа ингээд яг барьсан самбарныхын хариуцлага алган дотор ингээд өвсгийцсэн. Өвсөн. Гом. Тэгээд өвсөн энд залуучууд хэрэгэлдэг л бас таарах хэрэгтэй. Мэдээж тийг асууж байгаа. Тэгэхээр хэрэггүй үстэй. Тийм ээ. TripAdvisor review-д уншиж байгаа Таиландд идсэн хамгийн best pad thai гэсэн review уншаад наашаа орчихсон. Koh Samuid идсэн хамгийн best pad thai. It is the best one. Ёо. Stellen doch nicht zum Beispiel mal go. Okay. Ich brauche mir dort diabetes auch. Аялын тав өдрийг хэлж гин Koh Samuid хэвдээ өдрөнчлөөр болсон байгаа. Өдөр нэлээд нар дэвшилсэн өдрийн цаг болсон байгаа учраас ер нь далайн ирэг рүү явахаараа болоогүй орой тийшээ явъя гэж бодож байна. Тэгэхээр энэ удаад яг Таиландд ирсэн бол заавал идэх хоолнуудыг бид нэг цөөхөн үзэж байгаа. Гэхдээ хоолны дээр заавал ямар нэгэн паттай идэж байгаа байна. Тэгээд өнөөдрийн паттайг
14 цаг болчихсон байна. Гадуур болоод яг гоо тийм төвчтэй үйл бол биш. Нарстай амар халуун шигдэж байгаа. 33 хэмээн дулаан гэхээр халуун 33 хэмээн халуун. Тэрэнд бол наранд яваад хэрэггүй. Тэгэхээр яасан байх вэ? Зүгээр юм битүү мод болоод зүгээр explore хийгээ явж байна. Нэгэнтэн юу байд юм байна? Үтсэн шигээ юуник бисээ үнсэн хэлбэрээр өгсөн. За ч нөгөө мадуу юу гэдэг шүү тийм торт гэдэг байхгүй юу? Тэгээ бейкинг хийдэг, хөрхөн гэдэг хуудасгаа тэрийг бид холбоод өгчнө. Тэгээд тэрнтэйгээ холбоотой бас гоё гоё сплайнууд ингээд хараад үлдсэн. Би тийм гуцаад хойд дараа нь эргэж үлдсэн. Жишээд хичээд гараад ирсэн. Ерөнхийдөө бараг өдрийнхөө адилхан гэхдээ арай чуть тансаж байгаа. Тэ? Үндсэндээ бараг 2 дахин илүү үнээр юу их нөхөр юм үнхээр 2 дахин илүү байж чадсан юм уу юу? Өнөө өрөөний хүлээлт ямар байна? Айгу өндөр хүлээлттэй байна. Энэ хавийн энэ ресторанууд ондоо номер 1 дээр айгу сайн ревьютэй байсан. Тэгээд 5 удаатай байсан TripAdvisor дээр тэгэхээр let's try it. Yeah. TripAdvisor эсвэл Foursquare дээр сайн ревьютэй байх ийм давуу талтай. Ерөөсөө хүмүүс ингээд очирлож хүлээгээд байдаг ресторан байна. Сайн уу? Иваруудыг дуурахч сонирхол хаалгаа. Эмэр гоё. Саран дээрээс нь алхамжтай байгаа. Нак гэдэл нэг 2 тийшийг дуургаад. Нак гэлээ. Өснө өглөөний мэнд. За энэ өглөө бид хоёрын Koh Samui-д өнгөрөх хамгийн сүүлийн хагас өдөр гэх юм уу өндөр чек аут хийгээд ирэх цаг Бангкок руу. Тэрнээс өмнө амжуулаад нар хурц болохоос өмнө өглөө эрт дахиад нэг далайн эрэг дээрээ ирж жоохон өглөг өнгөрөе. Тэр юм бэ? Дүүнэр үргэлж дүүнэр л байх юм да. Тэр нэг иймэрхүү. Бодлосоо чек аут хийсэн. Чагт үлдээсэн байгаа. Хоёрыг машин ирж авахаар байгаа. Тэрнээс өмнө амжиж жоохон хоол идэх. Энэ удаад хоёлаа хацтай явсангүй. Тэ? Яг. Үгүй тэгээд Бангкокон баттай явах. Үгүй аялын турш ер нь Буданы гомонтой гоё. Самуигаас хөдөлж ин донсок руу. Өмнө ийшээ ирсэн онгоцтой харьцуулахад арай өөр онгоцын air condition өрөөнд дотор нуус ширээтэй өрөө байх юм байна. Тэгтээ харьцуулах асуудалтай. Тэгэхээр яг энэ чиглэлээр Самуи руу ирэх тухай ч юм уу мэдээлэл авах гэсэн юм уу. Доор би нэг Instagram-ийн зураг руу холбочих болно. Нэг Instagram-ийн зургийг доор дээр тайлбар хэсэгт нэг Бангкокоос Самуи руу яаж ирэх очих вэ гэдэг талаар зааварчилгааг өгсөн байна. Тэгэхээр энэ видео дээр тэр талаар ярихгүй бай гэж бодлоо. Тэгэхээр тэр дэлгэрэнгүй мэдээллийг Instagram постноос аваарай. Тэгэхээр одоо энэний дараа Koh Samui-ос Бангкок руу ингээд хөдөлж байна. Тэгэхээр магадгүй дараагийн энэ видеоны дараагийн хэсэг нь Бангкокт уцаар гарах шүү.
다시 왜 먹어요? 이렇게 바다에서 먹는 거예요. Işte. Bir bara taksim. Sağ ol. 3 minut bara sosum. Sen artık olsan. Bir yasın. Tanıştığı en video mu anlatırsın? Üçlük orta. Бид тухайн мөчийг өөрийнхөө дурсамжинд хадгалах гэдэг амар гоё харагдсан. Тэгээд яг тийм суулж хаад миний утсан дээр зөв рендомор явжсэн бол амар гоё температур гарч аягүй гоё байсан. Бангкокоос мэдчихэж чинь хоёрын ерөөсөө Бангкок дэснээс бол камер дуугаа яриаг байгаа шүү дээ. Яа. Бангкокт ирсэн. Уудаа очсон. Ачаага үлдээсэн чекин тайм болоогүй. Тэгэхээр яарсан байсан. Ачаага үлдээчихэд хоёулаа тэнж явна. Энэ Ватарон. Одоо орж үзтгэн. Гэтэ юу дэше штар гарахаараа хаалттай байгаа юм шиг байсан. Тэр аттай ахын үзье те. Бангкок нэг хоног гэж байгаа бол нэг газар руу заавал очоорой гэж зөвлөмөр байна. Тэр нь Asiatic гэдэг нэг юм бонд байдаг. Өмнө нь бол яг юм далайн бондороо ашиглаж аваад одоо үндсэндээ нэг илгүүр тийм моол байдлаар ашигладаг. Гэхдээ моолноос шал өөр. Бид нэг яг өөр Жуни Asiatic тэр анх удаага ирж байгаа хүний сэтгэл ямар байна одоогийн байдлаар? Мен шал айгуу цэвэрхэн газар байна. Би ягаад ч юм нэг тийм жоохон зах шиг юм шиг ягаад ч зүгээр анхандаа тэгж болж байгаа байхгүй зах шиг юм шиг тийм газар байх юм болоо гэсэн чинь ирсэн чинь илүү монголоор бол нэг юм шүний годом шиг тийм бод. Гэхдээ илүү гоё тий. Гэхдээ илүү гоё аа. Тэр нэг хол идчихээ та нарт Asiatic-ийг харуулъя. Тэнлээ. Та нар бусдын өөрсдөө ирээд үзсгээгээр Asiatic шүү. Өглөөний мэнд. За тэгэхээр бид хоёр өнөөдөр Бангкокоос хөдөлж байна. Тэгэхээр энд хүрээд Таиландын влог бол өндөрлөж байгаа. Дараагийн зогсоол бол Камбож улс. Тэгэхээр бидэнд энэ видеотой хамт байсан та нарт маш их баярлалаа. Аялын тэмдэглэл болон бусад одоо видеонуудыг үзэх юм бол бас зориултын холбоосуудыг нь бас видеоны доор тайлбар хийхэд мөн энэ видеоны төгсгөлд Cars болон N-Screen-ээр холбож өгсөн байгаа шүү. Тэгэхээр хэрвээ ямар нэг альва зүйл бол асуух гэж байгаа бол бас аль хэдийн мэдээллүүдийг нь видеоны доор тайлбар хийхээр оруулсан байх магадлалтай. Тэгэхээр description bar буюу доотны тайлбар хийх заавал шалгаарай. Тэгэхээр Ану байла. Жуни байла. Хамтдаа баярлалаа. Баярлалаа.